За сайн байцгаана уу? 18 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. За өчигдөр 24 цагийн мацгаа барьсан байгаа. Тэгээд одоо өдөр хүртэл хоолоо идэг уу явж гин. Ямар нэгэн тийм өлссөн, ядарсан хэцүү тийм мэдрэмж байхгүй байна. Тэгээд өмнөх өдрүүдэд нь 18 6 16 8 гэдээ ерөнхийдөө хоолоо ингээд багасгаад явж байгаа. Тэгээд 24 цаг руу орсон учраас надад тийм огцом хүнд те хэцүү зүйл ерөөсөй байсангүй. За тэгээд хүн ингээд бас ингээд орой юм идэхгүй унтахлаар гиз их сайхан хоосон. Тэгээд сайн унтж гин. За тэгээд сайхан унтаад амархлаар өглөө бол их хөнгөн би их сайхан амарсан босч ирж байна. За мөн бас өчигдөр нөгөө хоол идэхгүй, хоол одоо юу хийх үү, ямар хоол идэх үү гэж бодохгүй болохоор маш их тийм цаг хугацаа гараад ирсэн. За тэр цаг хугацаанд би одоо зөвхөн одоо биеэ цэвэрлэх биш. Гэрээ бас сайхан цэвэрлэе гэд. Тэг ерөөсөө ингээд халгаагаад те залхуураад нэг ухдгүй нэг юм төмпөөсрэг сав тэгэл өвлийн хүүхдүүдийн багцсан хувцас тэгэл энэ тэндээ урагцсан хуучин муу сайн юмнууд тэгэл ингээд шкафны булан тохоод янз бүрийн зүйлүүдээ хүн хадгалсан байдаг шүү дээ тий. Тэгээ тэдрийгээ сайхан ухаад цэвэрлээд тэр ерөөсөө баг 4 5 том шуудаа тийм ерөөсөө огт хэргэлдэггүй тий. Тэгээ дандаа ингээд энэ тэндээ эвдэрсэн ч юм уу цоорцсон ч юм уу тийм одоо муу сайн тийм зүйлүүдээ ингээ бүгдийг сайхан гаргаад тэгээд айл гайгүйг нь бол хэрэгтэй хүмүүс нь авах гээд нөгөө дахин хэрэглэгдэх одоо тэр ийм юу байдаг энэ манай хотод тэнд нь хийгээд бүр одоо ингээд эвдэрхий тэ урагтцсан тэр зүйлүүдийг нь бол ерөнхийдөө ингээд юу яасан хайсан. За ингээд сав шуулга төмпүүшиг сав шкафнуудаа ингээд сайхан цэвэрлсэн чинь тэнд ингээд нэг тийм сайхан цэвэрхэн орон зайнууд гараад ингээд харахад хүртэл надад сэтгэл таатай байгаа байхгүй юу. Тэгээ ер нь ингээд одоо бид нар эргэн тойрондооч тэртэй гэр орноо мөн одоо энэ махан бие мах бодоо мөн энэ бодол сэтгэлээ ингээд үе цэвэрлж ямаар юм байна гэж бодсон. Тэгээ хүмүүс хийдэг л ахал та би ер нь бол яг ингэж тусгайлан цаг гаргаж хийхгүй байгаад идэг байсан. Тэгээд яг ингээд тусгайлан цаг гаргаад те хийсэн чинь маш их сайхан болсон. Сэтгэл өнгөрөөд гэрч сайхан цэвэрхэн, бич сайхан цэвэрхэн гэдэг шиг те. За тэгээд тэрнээс гадна одоо энэ сахартай холбоотой сүүлийн үеийн олж мэдсэн мэдээлэлээ та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. За энэ Германы хорт тавдартай олон жил одоо насаараа тэмцсэн тийм эмч хорт тавдрын эмч засалж эмч хүний өөрийнх нь бичсэн номыг би одоо уншиж байгаа. За тэгээ энэ номон дээр ерөнхий гол санаа нь юу гэж хэлж ийнэ вэ гэхээр хорт тавдрын эс болвол өөрөө ингээд дангаараа өсөж томрох тийм боломжгүй байдаг гинэ. Тэгээ ингээд эрүүл эс за энд ингээд өвчлсөн эс буюу одоо тэр хортой эс тийм ээ. Энэ хоёр чинь аль одоо хүчтэй нэгээ ингээ идээд яваад идэг юм байна. За бидний эрүүл эс буюу одоо бидний дархлаа тийм ээ. Энэ хоол тэжээлээс шимт тэжээлээ аваад ингээ эрүүл сайхан байгаа нөхцөл тэр эрүүл эс маань өвчлсөн эсийгээ ингэж идээд тэгээд тэрийг ингээд нөгөө тунгалгын болчихгаагаараа ингээд хөөгөөд биеэсээ гадагшлуулт юм байна. Тэгтэл бид нар хоолноос зөв шимт хичээлээ авч чадахгүй. Тэгээд хоолноос орж ирж байгаа зөвхөн одоо сахар, химийн найрлагатай тэр транс тостой бүтээгдэхүүнүүд байхлаар эрүүл эс маань нөгөө нэг үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Харин эсрэгээрээ нөгөө өвчлсөн эс маань одоо тэр сахараар хоололдог. Тэгээд томроод тэгээд эрүүл эсийгээ идэж эхэлдэг гинэ. Ингээд хорт тавдар томордог. Тэгээд бусад одоо эрүүл эрхтнүүд рүүгээ өвсөрхийлдэг. Ингээд ерөнхийдөө хүндрдэг. Тэр хорт тавдрын эмчлэгдэх боломжгүй шат хүртлээ ингээ хүндрээд явд юм байна.
Тэгэхээр тэр 25-9 тийм хэмжээнд хүрэх хүртлээ эн чинь бас дор хаяж бас 5-аас 10 жилийн явц байдаг гэж байна. Зөв шууд зүгээр 1-2 хоногийн дотор хүн 25 тусчдгүй юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ бүх 25 энэ альва хүнд архаг өвчлөлүүдийн суурь нь бид бүхний өдөр тутмын идэж байгаа хоол хүнс, хийж байгаа үйл хөдлөл, бодож байгаа бодол сэтгэл санааны одоо тэр стресстэй байна уу, эсвэл сайхан тайван байна уу, тийм ээ? Тэр болгоноос ингээд хамаарж идэг юм байна. Тэгэнгүүт тэр 25-9-ийн хоолыг өгөхгүй байхлаар 25-9-ийг аяндаа ингээд томорч чадхаа болчдөг гинэ. Тэгээ томорч чадхаа болоод ирэх үед нь бид нар хэрвээ зөв шимт хижээлтэй хоолыг идэж чадах юм бол эрүүл эс маань одоо хүчээ аваад ирэх юм бол тэр 25-9-ийг идээд эхэлдэг. Нэгсний 25-9-ийг томруулахгүй дээрэс нь өөрөө одоо тэр эрүүл эс нь 25-9-ийг идэж биеэсээ гадагшлуулад ингээд 25 болвол таны бие дээр байхгүй болох ийм боломж байдаг юм байна. За энэ нь бол энэ мацаг болоод энэ эрүүл зөв хооллолт тэгээд тэр эрүүл сайхан сэтгэл санаа тайван амгалан тэр стрессийн кортизол гормоныг ялгаруулахгүйгээр сэтгэл санаагаа маш тийм тайван сайхан байлгаж чадах юм бол 25-ыг бүрэн ялан дийлэх боломжтой гэж одоо тэр номон дээр бичсэн байна. Тэгэхээр мэдээж одоо энэ чинь урт хугацааны явц хэрэгтэй тийм ээ. Одоо мэдээж бид одоо 25 тусж байгаа хүмүүс бол нэг 5-аас 10 жилийн явцтай байдаг гэж штэ. Суурь дор хаяж одоо сахар маш их иддэг. Тэгээд маш их өрөвсөлтэй тийм ээ. Тэгээд тэр одоо маш их буруу хэм маягтай шүн сайн унддаггүй ч байд юм уу. Тэгээд тэр нэг стрессээсээ болоод одоо архаг хууч тийм одоо гормоны өөрчлөлтөнд орчихсон байдığım байна л да. Тэгэхээр энэ зүйлийг засахын тулд бас дор хаяж 5 жил шаардлагатай гэж байна. Тэгэхээр бид нар хооллолтын хэм маяг нойр шөнийн нойроо сайн аваад тэгээ мөн одоо сэтгэл оюун санаанаасаа тэр нэг стрессийн хүнд бодлууд өнгөрсөний хүнд дурсамжууд энэ болгоноо ингэж тавьж явж чөлөөлж хүмүүсийг уучлж хүмүүсийг илүү их хайрлж ойлгож ингэснээрээ бид нар өөрсдөө тэр гормоны өөрчлөлтөнд орох нь багасдаг юм байна. Тэгээ ингэж чадах юм бол явцтай бол хүн эрүүлжээд бүр одоо 25 тэр хүнд архаг өвчин, чихрийн шижин одоо тэр бүх өвчлөөс салах боломж бол байдаг гэж одоо наман дээр бичсэн байна. Тэгэхээр бас энэ хамгийн гол суурь нь өөрөө тэр 25-9-ийг хооллолдог хоол нь өөрөө энэ сахар гэж байгаа байхгүй юу? Сахараар хооллолдог. Тэгэхээр энэ сахар хасах чинь зөвхөн одоо нэг ингэж асах гээд байгаа зүйл биш тийм ээ. Зөвхөн одоо нэг гой сайхан харагдах гээд байгаа даа ерөөсөө биш. Сахар хасахын чинь цаана энэ эрүүл мэнд чанартай амьдрал гэдэг юм маш нарийн юм явагдаж байна. Тэгээд сахарын шижнээс урьдчилан сэргийлэх нь байна. Хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх нь байна. Энэ архаг хууч өвчнүүдээс өөрийгөө сэргийлэх нь байна, тийм ээ? Ингээд хүн өөрөө эрүүл мэндээ өөрийнхөө гарт аваад ирэхийн цагт хүн ингээд цаашаа олон сайхан зүйлийг сурж бүтээх боломжтой болдог. Тэгэхгүй хүн ингээд өвдчих юм бол юун тэр одоо ажил хөдөлмөр сурж хөгжих сайн сайхан тийм боломж байхгүй шүү дээ. Одоо эрүүл мэнд бол хүний хамгийн чухал үнц нь гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бүхэн одоо энэ сахар хасна гэдэг чинь өөрөө цаана явж бид нар тэр ирээдүйн 10 жил, ирээдүйн 20 жилийн дараах гарч ирж болох тэр хүнд өвчнүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж байгаа ийм одоо зөв алхам, ийм зөв үйлдэл юм байна шүү. Тэгэхээр одоо та нар маань бас сахараа хэрэглэнээсээ одоо донтолттой хүмүүс нь сахарын хэрэглээгээ багасгаасай. Сахарын хэрэглээ бага хүмүүс нь одоо бүр одоо илүү сайхан эрүүл шимт хижээлтэй хоол идээсэй гэж хүсэж байна. За тэгээ бүгдд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.